25 наснда асар их нэр алдрын өргөлд хүрч харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан Тупак Шакурын амьдралын түүх. За сайн бацхан бүгдэнд нь өглөөдрөө минь. Өглөөдрөө минь. Өнөөдөр бидэнд ямар киноны бодит түүхийг ярьж өгөх гэж байна. За тэгэхээр өнөөдрийн ярих киногоор алдарт хип-хопын нэгэн домог Тупак Шакурын амьдралаас сэтүүлсэн All Eyes on Me киноны бодит түүхийг буюу Тупак Шакурын амьдралын түүхийг ярихаар бэлдсэн байна. За let's go. Тэрээр 1971 оны 6 сарын 16-нд Нью-Йорк хотын Харлем дүүрэгт төрсэн бөгөөд түүний жинхэнэ нэр нь Desena Perish Crooks байсан ч хожим эцэг хэн түүний нэрийг Тупак Amaru Shakur болгон өөрчилсөн байдаг. Тупак Amaru нь Перугийн сүүлчийн инка удирдагчийн нэр бөгөөд Shakur гэдэг нь араб гаралтай баярлсан гэсэн утгатай үг юм байна. Түүний ээж Afena Shakur нь хар ерөөс намын гишүүн байсан. Тус нам нь 1960-ад оны сүүлчээр байгуулагдсан бөгөөд үндсэн зорилго нь Африк Америк хүмүүсийн нийгмийн шударга ёс тэгш ирэх ялварлан гадуурхалтын эсрэг тэмцэх ийм нам байсан ба 1969 онд Afena Shakurыг төрийн эрхэнд халдсан гэж үзэн буруутгаж улмаар бүр хорьсон байдаг. За гэсэн ч 1971 онд тэрээр Тупакийг гизэндээ тээж байх үедээ шоронгоос цагаатгагдсан суллагдсан байдаг. За түүний төрсөн эцэг нь Billy Garland гэх хүн байсан бөгөөд мөн адилхан хар ерөөс намын гишүүн байсан. Гэсэн хэдий ч Billy Garland нь Тупакийг бага настай байхад нь холбоогүй болсон гэж үздэг. Гэхдээ түүний бага балчир настай байхад нь түүний ээж Mutulu Shakur хэмээх хар ерөөс намын гишүүнтэй суусан ба Тупакийн хойд эцэг болсон байдаг. Тэрээр нийгмийн шударгасны төлөө тэмцэж байсан боловч хожим банк дээрэн болон хуурамч доллар ашигласан хэрэгээр шоронд хоригдсон байдаг юм байна лээ. Тупакийн бага нас бол Нью-Йорк хотын Харлем дүүрэгт эхэлсэн боловч түүний гэр бүл санхүүгийн хүнд байдлаас шалтгаалan нэлээд хэдэн удаа нүүж байсан. 1986 онд түүний гэр бүл Балтимор хот руу нүүж улмаар тухайн урлагийн сургуультай сурч эхэлсэн. Тэнд тэрээр жүжиг, бүжиг, яруу найраг зэрэг олон чиглэлээр сурч өөрийнхөө тэр чадварыг хөгжүүлсэн байдаг. Ялангуяа яруу найраг болон уран илтгэлийн чадвараа олон таниусан нь хожим түүний хөгжмийн карьер томоохон амжилт олоход нөлөөсөн байдаг. Мөн Тупак тэнд ирээдүйн алдарч жүжигчин болох Jada Pinkettтэй танилцж маш сайн найзууд болж эхэлсэн. Тупак түүнд зориулж шүлэг хүртэл бичиж өгсөн байдаг. Тэрхүү шүлгэн дээр чи миний зүрхний төгсгөл, хайрын тухай ойлголтын маань үндэс суур, би чамд зүрх сэтгэлээ өгсөн. Хүнээр бол чи миний зүрх, чамайг орлох хинч байхгүй гэсэн мөрүүд бас байдаг. За энэхүү шүлгэнээс бол харахад Тупак болон Jada-гийн харилцаа нь энгийн нэг нөхөрлөлөөс хамаагүй илүү зүйл байсан гэдэг нь ер нь тодорхой харагддаг. Гэсэн ч хожим Jada хэлэхдээ бидний харилцаа хайр дурлалын түвшинд хүрээгүйч Тупакийн хувьд өрүүлж онцгой хүн байсан гэдэг бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр мөн 2018 онд өөрийн Red Table Talk шоуны үеэр Тупактай холбоотой харилцааныхаа талаар илэн талангүй дурдаж тэр миний амьдралын хамгийн төв нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан. Бидний нөхөрлөл бол зөвхөн нөхөрлөөр төдийгүй маш гүн гүнзгий холбоотой байсан. Тэр миний амьдрал хамгийн чухал хэсэг байсан. Тэр надад юу ч хэлээгүй байхад би түүнийг хараа шууд ойлгодог байсан гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр нэг удаа хүмүүс бидний бие биетэй хайртай байсан гэж боддог. Гэхдээ бидний холбоо бол хайр дурлалаас илүү тийм том зүйл байсан. Бидний нөхөрлөл тийм сүнслэг холбоотой байсан. Soul mate гэдэг шүү дээ. Тийм илүү тийм сүнслэг холбоотой байсан гэж хэлжсэн юм байна лээ. За мөн Jada-гийн охин болох Willow Smith нь 2011 онд Тупак тандаж нэгэн захиаг бичижсэн юм байна лээ. Тус захиандаа болохоор хэрвээ та хүрээд ирвэл ээж маань буцаад ажаргалтай болох байхаа гэсэн утгатай тийм захиаг бичсэн байдаг. За мөн Jada-гийн хүү болох Jade Smith Тупак бол ээжд маань гэрлэх саналыг хүртэл тавьжсэн гэж хэлсэн байдаг. Харин Jada-гийн нөхөр болох Will Smith-ийн хувьд Тупак болон Jada нарын харилцаанд маш их хатаархдаг талаар номдоо дурдсан байдаг юм лээ. Өөрийг нь тийм хинч биш тийм хүн шиг мэдрүүлдэг байсанд нь айгу тухгүй санагддаг байснаа бас дурдсан. Даргагүй байх л та тий. Өөрийнх нь хамгийн хайртай тэр ихнэр нь өөрийнх нь нэгэнтэй би үнэхээр амар гүн гүнзгий маш чухал холбоотой байсан яриад ахаар тий бас ямар ч эр хүний хувьд эр нөхрийн хувьд жоохон онцгой тийм таагүй мэдрэмжийг төрүүлэх байсан байх гэж би хувьдаа бодсон. За буцаад Тупакийн амьдралын түүх рүү орцгоё. 1988 онд Тупакийн гэр бүл Калифорни мужийн Marin City руу нүүж тэрээр тэнд ахлах сургуульд сурч эхэлсэн. Энэ түүний амьдралд маш том цоошин нэгтэл болсон бөгөөд хип-хоп хөгжимд бүрэн анхаарлаа хандуулж эхэлсэн тийм цаг үе байсан. Тэрээр Marin City дахта орон нутгийн хип-хоп хамтлагт нэгдэж хөгжмийн карьертаа хөл тавьж эхэлсэн. Түүний гэр бүл нийгмийн шударгасны төлөө тэмцэж байсан бөгөөд ядуурал арьс өнгөөр ялварлан гадуурхагдсан орчинд өссөн тул Тупак бол эдгээр асуудлыг урлагаар дамжуулан илэрхийлэх гэж оролдож эхэлсэн. За 1990-ад оны ихээр Тупак Shakur маш алдартай болж эхэлсэн. За энэ нь болохоор Digital Underground гэх хамтлагийн гишүүн байсантай холбоотой байсан. Тэрээр анх тус хамтлагийн Same Song дууны клипэнд гарч өөрийн авьяасаа харуулсан олон анхаарлыг татаж түүнийг хип-хоп ертөнцөөр хүчтэй орох боломжийг олгосон. За тухайн онд буюу 1991 онд өөрийн бие даасан анхны цомгоо гаргаж нийгмийн ялварлан гадуурхалтын талаарх асуудлыг хүндсэн түүний нэр алдрыг өсгөхөд маш чухал үүрэг гүйцэтгсэн байдаг. За энэ цомгийн Brenda Scott Baby, Trapeze зэрэг дуунууд нь Тупакийг залуусын дуу хоолой болгон тодтож хип-хоп ертөнцид томоохон байр суурийг эзэдэхэд хүргэсэн. Түүнээс хойш Тупакийн нэр хүнд улам нэмэгдэж 1993 онд гаргасан цомог нь илүү их амжилтыг авчирсан байдаг. 1995 онд гаргасан цомог нь Billboard-ийн чансаа тэргүүлж түүнийг хип-хопын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдээ нэг болгож чадсан. Тэрээр нэр алдартай болохын хэрээр саар зүйлс ч гэсэндээ маш их гарах болсон. Жишээлбэл
Жишээл 1992 онд Тупак Шакур Окландад баривчлагдаж тэрээр явган хүний зам дээр алхаж байх үед нь цагдаа нар түүнийг буруу замаар алхаж ийн гэсэн сонин шалтгаанаас болоод баривчилсан. Баривчлах үеэр Тупак эсэргүүцэл үзүүлсэн хэмээн үзэж цагдаа нар түүнд хүч хэрэгэлсэн. Тэрнээс нь болж Тупак нуруундаа хүнд гэмтэл авсан байдаг. Үүнийхээ дараа Тупак Окландын цагдаагийн газар руу 10 сая $10 нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шийдвэрээр $42,000 тохиролцсон байдаг. За мөн 1993 оны 10 дугаар сард Тупак Атланта хотод цагдаагийн 2 офицертой маргалдан буудсан хэрэг гарсан. Цагдаа нар зэвсэгтэй байсан бөгөөд Тупак өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж мэдүүлсэн. Мөн тэрээр тухайн хоёр хүнийг цагдаа байсныг мэдээгүй учир нь тухайн хоёр хүн нь энгийн хувцастай энгийн иргэний хуваар тэр хуваар явж исэн. За энэ хэргийн хувьд бол Тупакийг бол буруугүй гэж үзсэн. Яагаад гэвэл цагдаа нарын гаргасан тэр зэвсэг нь өөрөө хулгайн зэвсэг байж таарсан. За мөн тухайн оныхоо 11-р сард Тупак Шакур Нью-Йорк хотын нэгэн зочид буудалд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгээр буруутгагдсан. За тухайн эмэгтэй нь бол түүнийг болон түүний хамтрагчдыг өөрт нь бүлэглэн бэлгийн хүчирхийлэл үйлцсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тупак энэ хэргийг үгүйсгэж хуурмч хэрэгээр буруутгагдсан гэж мэдэгдсэн ч шүүх хурал болж тэрийг хилцэж эхэлсэн. За яг тухайн шүүх хурал болж байх үеэр буюу 11-р сард Нью-Йорк хотод Quad Recording студиосын гадаа 5 удаа буудалж маш хүнд шаргацсан байдаг. За энэ хэрэг нь зүгээр нэг халдлага байсан уу эсвэл зохион байгуулалттай зүйл байсан уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байдаг. За ингэж бүхэл бүтэн 5 удаа буудуулаад амьд үлдсэн Тупак 1994 оны 2 дугаар сард бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж шүүх түүнд 1.5-аас 4.5 жилийн хорих хайлыг оноосон байдаг. За ингэж тэгээ шархан бүрэнч идэггүй байх хугацаанд тэрээр шүүхээс ял авч 1995 оны 4-р сард хоригдож эхэлсэн. За шоронд байх үедээ буюу 1995 онд тэрээр Кейша Морис гэх нэгэн эмэгтэйтэй гэрэлсэн байдаг. Тэд бол анх 1994 оны Нью-Йорк хотын нэгэн шөнийн клубт танилцсан байдаг. Гэсэн ч тэдний гэрлэлт бол ердөө хэдхэн сарын настай байсан. Тупак бол хожим нөрөө хийлэхдээ шоронд байх үедээ маш их ганцаардсан. Тэр хэцүү байсан тэр цаг үедээ Кейшатай гэрэлсэн талаараа бол дурдсан байдаг юм байна лээ. За ямар ч байсан ял авснаас хойш 8 сар шоронд хоригдсны эцэс Death Row Records-ийн үүсгэн байгуулагч Suge Knight түүнийг маш их хэмжээний мөнгөн дүнгээр батлан судлан гаргасан. За үүнээс хойш бол Тупак Шакур Death Row Records-тэй хамтран ажиллаж эхэлсэн. Тупак болохоор өөрөө дотор бууцсан хүмүүсийг зүүн эргийнхэн болох Biggie DJ нарыг өөрийг нь алах гэж санаарсан гэж үзсэн. За энэ үеэс бол эхэлж зүүн эргийн болон баруун эргийн рэперүүд хоорондоо өрсөлдөөн эхэлсэн гэж үздэг. Тупак болон Biggie нар нь энэ хоёр эргийн өрсөлдөөний хамгийн гол дөрүүд нь байсан. Анх болохоор тус хоёр рэпер маань маш сайн найзууд байсан бөгөөд тэд бие биедээ ихэд хүндэтгэлтэй хандаж нэг-нэгнийхээ уран бүтээлийг өндрөөр үнэлдэг байсан. За тэгэж Тупак Шакур 1996 оны 2 дугаар сард All Eyes on Me гэх цомгоо гаргасан. Энэхүү цомог нь бол бүр үнэхээр хит болсон ийм цомог байсан. За тухайн цомгон дээрх Snoop Dogg-тай хамтарсан дууныхын клипэн дээр DJ болон Biggie нарыг дүрсэлсэн мьюзик видео байдаг. Тухайн мьюзик видеон дээр болохоор Шакур өөрөө буудуулчихсан орж ирээд тэнгүүд Biggie энэ миний санаа биш энэ Buffy санаа гэсэн шүү энэ гэж мэгэл нэг тиймэрхүү тухайн хоёр хүнийг буруутгасан ийм мьюзик видео байсан. За үүний араас 1996 оны 6 дугаар сарын 4-нд Тупак Шакур Hit 'em Up гэх дуу гаргасан. Тупак болохоор энэ дууны үгэндээ Biggie болон түүний эхнэрийг доромжилж түүний рэп карьерийг шүүмжилсэн нь дайсагналыг улам өдөөсөн. За Тупакийн энэ хүчтэй дистнүүдийн араас Biggie бол аль болох тийм таймнаар асуудлыг томруулахгүй шийдийг оролдог гэсэн. Учир нь Biggie өөрөө чамаа бууцсан хүн би бишээ гэж удаа дараа хэлж байсан. Гэтээ бол Тупак өөр хүзэл бодолд үн чивэрэл байсан. За улмаар тухайн онд буюу 1996 оны 9 сарын 7-нд Лас Вегас хотод Тупак Шакур халдлаганд өртөж 6 удаа буудулсан байдаг. Тэрээр 7 хоногийн дараа буюу 9 сарын 13-нд 25 наснда нас орсон байдаг. За буудалцаан болсон шалтгаан болон түүнийг хэн алсан нь олон жилийн туршид тодорхойгүй байсан бөгөөд Тупакийн үхэлд холбоотой янз бүрийн таамаглал сэжвэрүүд гарч эхэлсэн. За жишээлбэл зарим хүмүүс Тупакийг алсан хэрэгт Biggie холбоотой гэж үздэг. За энэ East Coast West Coast-ийн зөрчилдөөнтэй холбоотой байж болзошгүй гэж таамагладаг. Гэвч Biggie өөрөө Тупакийг нас орсноос хойш хэдхэн сарын дараа мөн буудуулж бусдын гарт амиа алдсан байдаг. За хоёрт бол Puff Daddy буюу Bad Boy Records-ийн үүсгэн байгуулагчийг бол буруутгадаг. Түүний ганц Тупакийн үхэл гэлтгүү Biggie-г бас хороосоо хүн гэж маш олон хүмүүс үздэг. За түүний хувийн туслах хийжсэн гэх нэг хүн ярилцлага өгсөн байдаг юм лээ. Тупакийг алуулдаг тэр шөнө нэг Тупакийн урд Diddy бид хоёр хамт машинтай явж байсан. За мөн Diddy-тэй ямар нэгэн зүйл болох гэж байгааг мэдж байгаа юм шигээр суудлын түвшлийг хэвтүүлээд улаан гэрэл асан ч хамаагүй шууд чигээрээ яваарэ гэж хэлсэн байдаг юм байна лээ. За тэднийг машинтайгаа улаан гэрлээр гараад
явсны дараа Тупакийн сууж исэн машин улаан гэрлэн дээрээ зогсож таарсан. Ногоон гэрэл цаг хүлээгээ байж байгаа үеэр одоо хажууд нь машинтай итгэдэг төрж ирээд Тупакийг будаж амийг нь бүрлэгсэн байдаг. За мөн Eminem 2 сарын өмнө гаргасан дуун дээр Biggie болон Tupac нарын үгэлтэй Diddy холбоотой талаар бол дурдсан байдаг юм лээ. За саяны хэлсэнхдээ бүх зүйл аль бие осоор бол одоо Diddy Tupac-ыг одоо санаатаагаар алсан гэсэн тийм одоо баримт нотлогоо бол байхгүй. Энэ бол цэвэр 100% одоо тийм цуу яриа хിവэрээ явсаар л байгаа. За дараагийн шалтгаан бол Will Smith гэж үздэг. За гэтээ мэдээж тэ Will Smith Tupac-ийн үгэлтэй шууд холбоотой биш. Гэтээ түүний одоо хэлснээр Jada болон одоо Tupac нарын харилцаа нь одоо тэдний дотн нөхөрлөлөөс болж Will Smith одоо түүнд атаархаж байсан. Үүнээс болж одоо тий атаархлын улмаас одоо магадгүй Will Smith байж болох юм байна тий Tupac-ыг ингээд их нэртэйгээ хардаад хороосон байж болох юм байна гэсэн ийм таамаглал байдаг. Гэтээ энэ бол бас цэвэр 100% мэдээж таамаглал цуурхал батлагдаагүй. Дараагийн бас нэг байж болох шалтгаан бол гангструуд гэж үздэг. За тухайн одоо тий Tupac-ыг яг насвардаг тэр одоо өдөр Tupac өөрийн нөхөдтэйгээ Лас Вегас хотод Crips гэх одоо бүлэглэлийн гишүүн Андерсоныг зодсон байт юм байна лээ. За үүнээс шалтгаалж тухайн бүлэглэл Tupac зөвшөөгөө авахар араас нь хөөж хороосон гэх таамаглал байдаг. Хэдийгээр мөрдөн байцаалд олон жил үргэлжилсэн ч 2023 онд KVD гэх хүнийг Tupac-ийн алгын хэрэгээр албан ёсоор шалгаж эхэлсэн байдаг. За очин тэр KVD гэх одоо хүн нь 2018 оноос хойш өөрийгөө Tupac-ийн үгэлтэй холбоотой гэж хэлж ирсэн байт юм байна лээ. Тэрээр бол тэгээ тухайн өдөр Tupac-ыг бууцсан хүмүүсийн машинд би сууж исэн юм аа гэж хүртэл хэлсэн байдаг. Мөн тухайн Tupac-ыг бууцсан галт зэвсгийг нь би бүр ингээ өгсөн. За Tupac болон тэдний бүлгийнхний одоо зодсон Anderson гэх тэр залуу нь KVD-ийн зээ дүү бөгөөд KVD өөрөө энэ хэргийн үеэр машинд нь байсан гэдэг хүлээн зөвшөөрсөн байдаг. За энэ хүн мэдээлэлт нь үндэслэн шүүг бол одоо албан ёсоор тэр KVD гэх чэтгээдэг бол сэжтнэр татаж хорсон байгаа. За гисэн ч одоо тэр нь албан ёсоор тэ хэрийг үйлдсэн гэж үзэж ямар нэг ял шийтгэл бол оноогоогүй байгаа. Мөн баттай буруутгах баримт нотлогч олоогүй шүүх хурал бол одоо хүртэл үргэлжилсэн хэвээрээ байгаа юм байлээ. За гисэн хэдий ч олон хүн одоо хүртэл Tupac Shakur-ийн үгэл нь зүүн болон баруун эргийн дайсгийн талаас үүдэлтэй санаатай алга гэж үзсэн хэвээрээ байгаа. Дараагийн таамаг бол Death Row Records-ийн одоо үүсгэн байгуулагч Suge Knight-тай холбоотой. Одоо тухайн шөнө бол одоо Tupac-тай хамт энэ Suge Knight гэх хүн яг жолоо машиныг нь бариа явж исэн. Тэрээр одоо бүр хожим нь хэлэхдээ Tupac энэхүү будалцаанаар өөхөх ёсгүй байсан. Би өөхөх ёстой байсан. Яагаад гэвэл одоо түүний хуучин эхнэр одоо өөрийг нь алах гэж хүмүүсийг явуулсан гэж хэлсэн байдаг. Одоо тэгээд иймэрхүү таамаг бол бас байдаг. Алдан нарын оргил түрнэ гэдэнтэй хичнээн гайхалтай зүйл хийдэж бас ямар аимшигтэй зүйл үү гэдэг ингээ харагдуулж байгаа байхгүй тий. Одоо мөн Biggie болон Tupac нар ч хичнээн сайн найзууд байж байгаа одоо тий бүр ингээ төгсөлтөө бүр ингээ амар дайснууд болоод хоёулаа ингээ амиа алдж जैन тий. Гэх мэтчлэн одоо Hollywood ертөнцийн тийм одоо хар бараан талыг бас нэг харуулсан ийм үйл явдал болсон. Tupac-ыг бол барыг мэддэггүй хүн гэж бол байдаггүй байх. Тэ мэдээж юм болгон хоёр талтай. За тэгээ хэзээ нэгэн цаг Tupac-ыг алсан хэрэгтэн баригдаж энэ бүх хэргийн ард ямар учир занглаа байсан гэдэг нь тодорхой болохгүй ирнэ гэж бол би бол бодож байна. За тэгээ мөн одоо Biggie-гийн бас түүхийг тун удахгүй өөр дугаараар ярина. За ингэж одоо маш богино хугацаанд асар их нэр хүндэд хүрч 25 наснда бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хип-хопын түүхэнд өөрийн одоо маш том уул мөрөө үлдээсэн энэ Tupac Shakur гэх хүний түүх үгээр өндөрлөж байна. За тэгээд энэ удаагийн дугаар танд таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ танд энэ удаагийн дугаар таалагдсан бол лайк, комент, subscribe дараарай. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяр таа.